Босно тий. За өнөөдөр авилгалтай тэмцэх газрын одоо мэдээллийг сая сонслоо. Тэгээ миний хувьд маш баяртай байна. Тэрний юу вэ гэхээр өнөөдөр им инх болд гэдэг хүний заавраар утасны цохилтоор авилгалтай тэмцэх газар хөдөлдөг гэдэг нь 100% нотлогдож байна гэж миний хувьд бол бодож байна. Өнөөдөр их хурлын дарга маань дэгийн тухай хууль зөрчөөд 10 цагаас хойш одоо чуулганыг их хурлын дарга хууль бусаар хуралдуулсангүй хилцэх асуудал өөрсдийнх нь өргөн барьсан засгийн газартай холбоотой асуудал байсан. За товчлуур нь хүрээгүй гэж ойлгож байгаа. За тийм учраас ёс зүйн хороог одоо хуралдуулах ийм шалтгаанаар чуулганыг хууль бусаар одоо бойкотлсон. Их хурлын дарга өөрөө чуулганыхаа танхимд эрс хүрсэн байхад орж ирээгүй. Монгол төрийн түүхэнд ийм анхны тохиолдол болж байна. За яг энэ цаг мөчтөд давхцаад их хурлын томьёон газраас миний талаараас одоо мэдээлэл хийлээ. За яг их хурлын томьёон газрын мэдээлэл болсноос хойш 10 минутын дараа авилгалтай тэмцэх газрын одоо нэр бүхий албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. За мэдээлэл нь нэг ч хүний нэрийг хэлж болохгүй шалгагдаж байгаа. Гэхдээ ганцхан оюун эрдэнэ гэдэг хүн холбогдсныг бол бид нэр одоо зарлж байна гэж. За зөвхөн энэ өгүүлбэрээс авилгалтай тэмцэх газар гэдэг бол Мегомбийн инх холд гэдэг хүний хувийн компани болсон гэдгийг харуулж байгаа. За би олон удаа ярьж байсан. Авилгалтай тэмцэх газар дээд зэргээр улс төрчдөг байгууллага болсон гэж. За өмнө нь ч гэсэн та бүхэн санаж байгаах засгийн газрыг бас одоо солих тухай асуудал яригдж байхад тусгай хяналтын дэд хороог яг гэмийн хол дарга ингэж завсарлуулад тухайн үед одоогийн ерхий сайд одоо хөрс зүхэд өөрийгөө таган чагнасан гэдэг ийм хэргийг тулгаж ирсэн. Тийм ээ та бүхэн санаж байгаа. Яг өнөөдөр энэ сценаар давхцаж байна гэж бодож байна. Тэгээ авилгалтай тэмцэх газар 60 тэрбумтай холбоотой асуудал болохоор дуу дугаа алга болдог. Чингис Самура бондтой холбоотой асуудал болохоор дуу дугаа алга болдог. Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдахлаар дуу дугаа алга болдог. Нүүрсний мөрөгцөг алга болсон тухай асуудал ярихлаар дуу дугаа алга болдог. Захиагийн элбэг дөрчтэй холбоотой асуудлуудыг шалгах гэхлээр дуу дугаа алга болдог. Бадамж унаатай холбоотой асуудлыг шалгах гэхлээр дуу дугаа алга болдог. Мегомбийн инх холттой холбоотой асуудлыг шалгах гэхлээр дуу дугаа алга болдог. Тэгсэн мөртлөө тэд нэр уцтахлаар гинт шуурхаа хөдөлдөг. Ийм одоо улс төрийн нэг улс төрчин дэргэдэх ийм харьяа байгууллага болсон байна. Би энийг бас удаа дараалан хэлж байсан. Авилгалтай тэмцэх газар 60 тэрбумын хэргийг дууг дүрсжүүлсэн нэвлүүлэг гэдэг дүгнэлт гаргаад энэ хэргийг хаасан байсан. За Зунжангаа ерөнхийдөө авилгалтай тэмцэх газар одоо миний хойноос хөөцөлдөж байгаа. Би энийг бас удаа дараалан мэдээлж байсан. Төгөлдөр гэдэг нөхөр энэ ажиллагааг зохион байгуулж байгаа. Им инх холд гэдэг хүний томилсон Төв аймгийн хүн. Инх жаргал дарагчсан одоо им инх холд гэдэг хүнийг хамгаалахын төлөө байдаг юм хүн. Энийг ч гэсэн удаа дараалан улс төрчтэй бас ярихдаа мэдэгдэж байгаа юм хүн. Гэхдээ өнөөдөр арай ч ийм дээр бас тулж болохгүй. Энэ бол 39 он биш. Нэг ч удаа авилгалтай тэмцэх газар над руу уцтаагүй. Нэг ч удаа байтал төг гэж хэлээгүй. Гэтэл өнөөдөр яг энэ одоо улс төрийн ийм одоо халуун уур амьсгалтай ийм асуудал болж байхад зөвхөн намайг нэрлэнэ гэдэг бол энэ бол хэд одоо улс төрчсөн ийм үйл явдлаа гэж миний хувьд бол бас харж байна. За би тэгээ албан ёсоор хэлье. Надтай болон миний одоо хамаарал бүхий этгээдтэй холбоотой нэг ч хүн жижиг дунд үйлдвэрээс зээл аваагүй. Авахчгүй. Би нэг ч компанид дэмжсэн бичиг өгөөгүй. Тэгэхээр над дээр ийм асуудал үүсгэж байна гэдэг бичиг өгсөн. За магадгүй аль нэг компани дээр зээл авсан гишүүд дээр ямар их хэмжээний одоо албан болон албан бус дарамт байгааг та нар аяндаа өөрсдөө ойлгож байгаа. Миний мэдээлэл үнэн их хурлын гишүүдийг дарамтлаж байгаа. Их хурлын гишүүдийг үг хэлэх боломжгүй болгож байгаа. Нэг асуудал яриад ээлж бос чуулган дээр гарын үсэг зурх төдийд асуудлууд үүсгдэг, хэргийг сэргээдэг ийм нөхцөл байдал Монголын улс төрд нүүрлээд утсан. Та бүхэн харж байсан бах. Хурцын томилгоог элчин сайд болоход их хурлын гишүүд бүгд зүхтаж байсан нэг. Яагаад тэд бүгдээр асуудалтай. Яагаад
Энэ асуудлыг улс төржүүлсэн учраас тэдний хувьд имиж байгаа. Тийм учраас өнөөдөр одоо баграг цорын ганц дуугарч байгаа хүн гэж хэлж болох над руу өнөөдөр авилгалын тэмцэх газар ингэж орж байгаа юм л да. Гэхдээ 39 он шиг хил сэргээр хилмигдүүлчихдэг хүн бол миний хувьд 100% итгэлтэй байна. Цаашдаа ч гэсэн авилгалын тэмцэх газартай холбоотой олон асуудлыг би гаргаж тавих болно. Энийг бас та бүхэн хэлхэн зүйтэй байхаа гэж бодож байна. Манан бүлгэлийн сүүлчийн амьсгал тасрагт өгч байна. Мэлзээ төр дуусч байна. Мягамбын инх хол гэдэг хүн их хурлын чуулган руу дахиж их хурл удирдах байдлаар орох боломжгүй. Би өөртөө ингэж бодож байгаа. Монгол төрийн түүхэнд ийм их хурлын дарга хизээч байгаагүй. Цаашдаа ч хизээч байж болохгүй. Ээлжид бас чуулганыг хуралдуулъя гэд 26 гишүүн гар үсэг зурсан. Монгол улсын үндсэн хуулийн дээр байгаа энэ залтыг өнөөдрийг хүртэл зөрчлөө. Харамсалтай нь их хурлын цэцэн хүртэл яг авилгалтай тэмцэх газартай адилхан утсан гүгэлтэй болсон гэдгээ удаа дараалан нотолж байгаа. Өнөөдөр дахиад бид нэр жишээлбэл дэгийн хууль зөрчсөн асуудлаар одоо инх хол даргыг хоёр дахь их хурлын цэцэд өгч байна. Хууль гэж байдаг бол энэ асуудал шийдэгдэх ёстой гэж би харж байгаа. Хуулийн дээр өнөөдөр хувь хүн суучаад байна. Би нэг удаа дараалан ярьж байгаа. Дарангуулагч гарч ирж байна. Их хурлын дарга гэдэг бол зөвхөн хурал удирдах үүрэгтэй хүн болохоос биш. Их хурлын дарга орж ирэхгүй байснаас болж их хурлын тамгын газрын бүх ажилчид орж ирж чадахгүй. Орох юм бол бараг ажлаа салгах дээр тулсан ийм нөхцөл байдалд орж болохгүй. Их хурлын тамгын газрын ажилчдаа би бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. Та бүхэн ийм инх хол гэдэг хүний албатууд биш ээ. Та нар ард түмний төлөөлөл болсон нийт парламентын эрх ашигын төлөө үйлчлэх ёстой ийм хүмүүс ч үү гэдгийг би бас дахин хэлхийг хүсэж байна. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Аваагүй гэдгээ юугаар хэрвээ авсан байх юм бол та ямар хариуцлага өгөх вэ? Хоёрдугаар та улсын хурлын гишүүдийн эхнэрүүдийг барьж гинэ гэдэг энэ зүйл ярьсан шүү дээ. Барилтаа хийх боломжтой байна. Яг хин гэдэг гишүүдийн эхнэрийг хизээ барьсан. За би харин хэлээ л шүү дээ. Би сая хэллээ шүү дээ. Миний хамаарал бүхий этгээдүүд жижиг дундаас ямар ч зээл аваагүй. Цаашдаа ч авахгүй. Хэрвээ ийм зүйл баримтаар гарч ирвэл би өнөөдөр ч ажиллаа өгөх бэлэн байна. Нэгч байгууллага руу би бичиг өгөөгүй. Тэгэхээр энийг бол одоо жишээлбэл ийм байдлыг ингэж ус төржүүлнэ гэдэг бол за мэдэхгүй зүгээр цаашдаа юу болохыг би харъя гэж бодож байна. За их хурлын гишүүдийн гэр бүлийг дуудаж байцаасан за хамаарал бүхий этгээдүүдийг нь барьж хорьсон асуудал байгаа. Гэхдээ их хурлын гишүүдийг би одоос энэ нэрийг нь дуртахын зохисгүй байхаа гэж бодож байна. Үгүй. Би энийг мэдээлэлээ бүтэн хийх болно гэж бодож байна. За яг та бүхэн тэгээд юу ачих. Миний бодлоор маргааштай багтаад тэртээ хуультай. Хуулийн дагуу засгийн газрын асуудал нэг талдаа гарах баг. Хуулийн дагуу их хурлын даргын асуудал нэг талдаа гарах баг. Үүний дараа авилгалтай тэмцэх газар хин хин дээр ямар асуудал үүсгэж яригдсан талаар би тусгаалсан одоо тийм мэдээлэл хийж цаашдаа яг энэ асуудал дээр яагаад барьдгүй, яагаад тавьдгүй, тэдний дунд ямар тохироо явдгүй энэ бүх зүйлүүдийг би бас ил тод болгох өдөр ирэх байхаа гэж бас бодож байна. Төвчээртэй хүлээгээр ягаад гэвэл өнөөдөр би их хурлын зарим гишүүдээс өөрсдөөс нь асуусан энийг ярих уу гэд тэд бас айцтай байна. Баярлалаа.